Өвчлөл эмчилгээний тухай нийтлэг ташаа ойлголтууд. Өвдсөн тохиолдолд эм бэлтгэлээр бөмбөгдөж хурдан намд арж авах. Хүүхэд өвдөх хамгийн хэцүү тул аль болох хурдан эдгэхийг хичээдэг. Гэвч бие дархлааны систем цогц бүтэц тул байгалийн өөрийн цаг хугацаатай. Эм бэлтгэл биед хурдан нөлөөлөх тусмаа сөрөг тал ихтэй байна. Эм бэлтгэл хэрэглэхэд бие гадны хим биологийн бодисуудын дайралтанд өртдөг. Гадны бодисууд өвчин үүсгэгчийг устгахдаа дархлаа, ашигт бактерийг бас гэмтээдэг. Эм бэлтгэлээ алдаг оног дутуу ууснаар дасал болж дараагийн удаа баг үйлчлэнэ. Тиймээс эрүүл байхад 80% амьдралын хэв маяг, 20% нь эм эмчилгээ байдаг. Инхээр эмийн эмчилгээнээс гадна тогтмол уйхгүй асаргаа нэн чухал. Юун төрөнд ямар эм өгөх вэ гэж бүү бодорой. Өвдсөн бол тодорхой цаг хугацаа шаардаж үе шаттайгаар идэгдэг юм шүү. Бүх өвчнөд хамгийн хэцүү үе байна. Түүнийг мэдэж бэлтгэлтэй даваарай. Өөрийн болон хүүхдийнхээ антибиотикийн мэдрэх чанарыг шалгуулаарай. Тухайн бактерийн өвчлөлт яг аль антибиотик та бүхэнд үйлчлэхийг мэдэх хэрэгтэй. Шалгуулсан хариугаа эмчид үзүүлэх тоолондоо хэлж байгаарай. Вирусын халдварын үед антибиотик нөлөөлдгийг санаж яваарай. Эмчээс яг ямар вирус, бактери үүсгэгчтэй өвчин тусныг заавал асуугаарай. Жишээлбэл ханиад том уу, дотроо маш олон янз ихэвчлэн ялгаатай асаргаа шаарддаг. Эмчээсээ тухайн тохиолдолд гэртээ яаж асрах талаар асууж байгаарай.